зэрэг бол дөнгөж их сургууль төгссөн 22 настай англи охин Крисийн тухай юм. Крис 1996 оны 12 сарын 2-нд Английн Эссекс хотод аав Дэвид, ээж Жилан хоёрын охин болон төрсөн. Крис 2 ахтай байсан. Гэхдээ тэр 2 ах нь аавынх нь өмнөх эхнэрээс төрсөн хүүхдүүд байсан юм. Тэгэхээр Крис бол аав Дэвид, ээж Жилан хоёрын хувьд хамгийн анхны охин, бас гэр бүлийнхээ хамгийн бага буюу отхон хүүхэд нь байсан гэсэн. Урд нь зөвхөн хөвгүүд байсан энэ айлд Крис төрснөөр эв найртай дулаахан байсан гэр бүл нь бүр ч илүү халуун дулаан болсон гэдэг. Ах нар нь ч Крисийг байнга хаа сайгүй дагуулж явж маш их эрхлүүлдэг байсан. Ийм л гэр бүлийн халамжинд өссөн хайртай охин байлаа. Ийм их хайр халамж дунд өссөн болохоор Крис том болоод сайхан сэтгэлтэй охин болсон. Тэр үргэлж бусдад туслах дуртай, нээлттэй зантай байсан учраас найз нөхөд ч их байв. Сургууль дээрээ хоккейн баг тоглодог байсан. Мөн Крис англи амьдардаг ч гэлээ үргэлж дэлхийн өөр орнуудад юу болж байгаа талаар сонирхдог байв. Нэг удаа сургууль дээр нь гэрийн даалгаврын сэдэв нь Шинэ Зеланд байсан юм. Тэгээд Крис энэ орны талаар судалж үзэхэд маш их таалагдсан учраас ээжтэй би том болоод заавал Шинэ Зеланд руу аялж үзнэ гэж хэлж байсан гэдэг. Ингээд Крис англи байхдаа Линкольны их сургуульд сурч маркетинг зар сурталчилгааны чиглэлээ мэргэжил эзэмшижээ. Найз залуутай болсон ч төгсөхдөө найз залуу нь өөр газар руу нүүж хоёр тийш болсон байна. Ингээд Крис сургуулаа төгсөж амьдралынхаа шинэ гарааг эхлүүлэхээр шийдээд ажил орохоосоо өмнө хэдэн жил цуглуулсан мөнгөөрөө бүтэн 1 жилийн турш дэлхийд тойрсон аялал хийхээр зориг шүлэгджээ. Крис урт устай байсан бөгөөд аялал гарахынхаа өмнө тайрч тэр үсээ хор давдартай хүүхдүүдэд зориулж хийдэг хиймэл усны байгууллагад хандвилсан гэдэг. Ер нь л сайхан сэтгэлдээ бусдад тусалдаг охин байж. Ингээд 2018 оны 10 сард дэлхийг тойрон аялах аяллыг эхлүүлжээ. Эхний очих газар нь Перу байв. Тэндээ 6-7 хоног байж анх удаага дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өөр шиг ядал явдал дуртай олон залуутай танилцаж дурсамжтай цагийг өнгөрүүлсэн байна. Аав ээж нь охиныхоо ганцаараа аялж байгаад үргэлж санаа зовдог байсан. Тиймдээч Крис гэр бүлдээ үргэлж юу хийж байгаагаа мессежээр зураг явуулдаг, мөн Facebook, Instagram-да өдөр бүр хэд хэдэн удаа зураг, шин мэдээ тавьж найзуудтайгаа болон гэр бүлтэйгээ харилцдаг байв. Өмнөд Америк дахь аяллаа дуусгаад дараагийн зорих газар нь Крисийн багын мөрөөдлийн Шинэ Зеланд байжээ. Багаасаа Шинэ Зеланд руу аялна гэж мөрөөддөг байсан болохоор нарийн төлөвлөж аялна гэж шийдсэн байна. 2018 оны 11 сард Шинэ Зеландын хамгийн хойд талд байдаг Кейп Фрэнк гэдэг арал дээр 10 хоногийг өнгөрүүлж дараа нь тус улсын хамгийн том хот Окленд руу иржээ. 11 сарын 30-нд Крис Окленд хотод ирээд аялагчид ихэвчлэн буудалдаг хямдхан нийтийн байр буюу хостел бүртгүүлж оржээ. Тэгээд өрөөндөө жаахан амарсны дараа танилцах зорилготой аппликейшн болох Tinder-ийг татаж үзсэн байна. Tinder-ээр нэгэн залуутай чат бичиж тэр залуу ойрхон байдаг Sky City гэдэг зочид буудалд амьдардаг гэжээ. Өөрийгөө газрын тосны компани захирал гэж танилцуулсан. Тэр залуу ойрхон байгаа юм чинь уулзах уу гэж санал тавьсан. Крис эхлээд баг зэрэг эргэлзсэн ч миний сайн мэддэг сайхан бар ресторанууд байгаа гэд 12 сарын 1-ний өдөр уулзахаар болжээ. Тэр өдөр нь Крисийн төрсөн өдрийн өмнөх өдөр байсан. Уулзахаар гарахдаа хостелын үүдний гацуур модны зургийг аав ээжтэй авч явуулсан байна. Ээж нь хариу бичсэн ч түүнээс цааш Крисийн зүгээс ямар ч хариу ирсэнгүй. Маргааш нь буюу 12 сарын 2 нь төрсөн өдөр нь болов. Төрсөн өдрийн мэд төргийг Крис хайртай шүү, маш их санаж байна гэх мэт олон мэдчилгээ мессеж ирсэн ч нэг ч хүнд Крис хариу бичсэнгүй. Аав ээж нь залгасан ч утсаа авсангүй. Facebook, Instagram-да хүртэл шин зүйл тавьсангүй. Крис нь үргэлж гэр бүлтэйгээ холбоо барьж ямар нэг зүйл болсон ч заавал мэдэгддэг хүүхэд байсан. Тийм болохоор ялангуяа төрсөн өдрөөрөө огт холбоо барихгүй таг болох нь ерөөсөө байж боломгүй санагдаж аав ээж нь ихээр санаа зовж эхэлсэн юм. Крисийн их сургуулийн найз Амина ч тэр үед Дубайд аялж байсан бөгөөд Крис түүнд Tinder-ээр танилцсан залуутай уулзахаар явж байгаа гэж бичсэн байж. Ямар хувцас өмсөх вэ гэд
өөрийнхөө хувцсны зургийг хүртэл явуулжээ. Крис нөгөө залуутай уулзсан ч гэсэн найзтайгаа мессеж бичсээр л байсан. Тэр мессежиндээ онц юм хэлээгүй ч энэ залуу их дажгүй санагдаж байна. Харьцахад амархан, айс зананд сайн юм шиг. Бүр надтай дараа жил англи дуулцахаар ирнэ гэсэн гэх мэт зүйл бичсэн байв. Гэвч орой болоход Крисийн бичсэн мессежинд алдаа их байсан тул найз нь чи арай их арх уугаад байна уу гэж асуухад маргааш төрсөн өдөр болохоор зүгээр л сайхан уумаар байна гэж хариулсан. Найз нь санаа зовоод болгоомжтой байгаарай гэж хэлжээ. Харамсалтай нь тэр өдрөөс хойш Крис найздаа ямар ч мессеж бичээгүй. Төрсөн өдрөөрөө ч хэн нэгний мэдчилгээнд хариу бичээгүй тул Амина болон гэр бүлийнх нь бүр ч их санаа зовж эхэлсэн. 3 хоног өнгөрөөд ч охин сураггүй байсан тул аав ээж нь олон улсын утсаар Окленд хотын цагдаад хандаж манай охин сураггүй алга болсон гэж мэдгдсэн юм. Цагдаа нар охин байрлаж байсан хостел руу холбогдоход Крис 3 хоног ирээгүй, өрөөнд нь бүх юм нь байна гэжээ. Ингээд цагдаа нар хостелийн камер, хот даяарх хэдэн мянган камерын бичлэгийг шалгаж эхлэв. 2018 оны 12 сарын 1-ний 5 цаг 30 минутад Крис хар дашинз цагаан конверс пүүдтэй зочид буудлаас гарч Sky City зочид буудлын үүдэнд Tinder-ээр танилцсан залуутай уулзаж бааранд орсон. Энэ хоёр бааранд 1 цаг орчим сууж, дараа нь Мексик кафе руу очиж дахин 1 цаг орчим уусан байна. Удалгүй нэгэн ресторан руу орж хоол идэж улам дотно болсон. Ресторанд байхад залуу ариун цэврийн өрөө орлоо гэд гарахдаа Крисийг үнссэн. Эргэж ирэхэд нь Крис ариун цэврийн өрөө орсон байна. Крис гарсны дараа залуу түүний цүнхийг нэгжиж ухаж эхэлсэн нь камер дээр бичигдсэн байв. Ингээд цагдаа нар түүнийг сэжиглэж барихаар шийдэн залуугийн амьдардаг Sky City зочид буудал руу очсон байна. Тэр залуу цагдаа нарыг харж гинэд цухтаахаар оролцсон ч цагдаа нар барьж авчээ. Энэ залуу нь 28 настай Зеланд хотод төрсэн Джесси Кемпсон гэдэг хүн байв. Джессиг баг байхад эцэг ихэн салж өвөөгөндөө өссөн, үргэлж худлаа ярьдаг, найз нөхөд, ойр дотныхондоо ч тийнч сайнгүй нэр хүндтэй нэгэн байжээ. Тэр байнга би хор тавдартай, надад азгүй явдал тохиолдсон гэх мэт худлаа ярьж хүмүүсийн өрөвдөх сэтгэл, анхаарлыг татах дуртай нэгэн байсан. Заримдаа би баян айлын хүүхэд, би том компани менежер гэх мэт худлаа зүйл зохиож, үнэндээ ажил хийж чаддаггүй байнга ажлаасаа халагддаг байв. Sky City зочид буудалд амьдрахтаа ч би спортын од байсан. Одоо том дэлгүүрийн төв оффист өндөр цалинтай ажилладаг гэж худлаа ярьж, өрөөг түрээслэж байсан ч бодит байдал дээр амжиргааны түвшин доогуур хүмүүст олгодог халамжаар амьдардаг байсан. Онлайн сүлжээнд хуурамч профайл үүсгэж, танилцдаг аппликейшнээр өдөр бүр эмэгтэйчүүдтэй болцож, үнэтэй хувцас, цагтаа харагдахыг хичээдэг байсан. Крест газрын тосны компани захирал гэж худлаа хэлсэн. Уулзсан өдрөөч үнэндээ гар утасны дэлгүүрт түр ажиллаж байсан ч мөн л халагдсан өдөр нь байжээ. Цагдаа нар түүнийг байцаахад Тимээ би Крестэй Tinder-ээр танилцаж хамт уулзсан. Хамт тоглож уусан 10 цагийн үед гэр гэрлүүгээ явсан гэж мэдүүлв. Гэтэл камерын бичлэгт хамтдаа Джессигийн өрөө рүү орсон нь тодхон харагдаж байсан. Маргааш өглөө нь Джесси ганцаараа өрөөнөөс гарч байлаа. Тэгээд камерын бичлэгт Джессиг гартаа маш том аяллаа чиндам худалдаж аваад өрөөрөөгөө буцаж орж байгаа нь бичигдсэн. Мөн дахиад дэлгүүрээс цэвэрлэгээний хэрэгсэл авсан нь бичигдсэн байв. Дараа нь таксинд суугаад машин түрээсэлдэг газар очиж машин түрээсэлсэн байв. Тэр өдөр дахин Tinder-ээр өөр нэг эмэгтэйтэй болцож дараа нь шөнийн 9 цагт зочид буудалд буцаж ирэхдээ том шал цэвэрлэг төхөөрөмж түрээсэлж өчтөр шалан дээр улаандаар сасгасан үүнийг алгах боломжтой юу гэж дэлгүүрийн ажилтнаас асуусан байна. Дараа нь том чиндамыг машиндаа хийж буцаад өрөөрөөгөө орсон. Маргааш нь Джесси шөнийн цагаар гарч хотын зах руу машинаар явсан байв. Тэнд юу хийснийг мэдхээр цагдаа нар Джессигийн GPS утасны түүхийг шалгахад маш хол орших газар руу явж буцаад ирсэн байна. Энэ газрыг ухаж үзэхэд том аяллаа чиндамд хийсэн Кресийн цогцос байжээ. Джессиг баривчлсны дараа тэр анхандаа өөрөөр мэдүүлэг өгсөн ч удалгүй хэлсэн зүйлээ өөрчилж эхлэв. Тэр Крес өөрөө арай хүчтэй онцгой төрлийн бэлгийн харьцааг хүссэн. Би түүний хүсэлтийн дагуу л хийсэн. Гэхдээ яг юу басныг мэдээгүй би унтаад өгсөн байсан.
Сэрээд миний хажууд Крээс байхгүй болохоор гэрлүүгөө явсан гэж бодсон гэх мэтээр өөрийгөө өмөрч бүхнийг Крээсийн хүсэл байснаар тайлбарлаж хэлсэн юм. Гэтэл утасны хайлт нь цогцос устгах арга, цогцыг амьтанд хэрхэн өгөх вэ гэх мэтийг хайж дараа өдөр нь дахиад Тиндерээр өөр эмэгтэйтэй уулзсан тогтоогджээ. Мөн тэрээр ууттай эмийг парк гудамж болгоны хогийн савнд хийж байсан нь камер дээр үлдсэн. Крээсийн цогцлын задлан шинжилгээгээ тэрээр нас барахынхаа өмнө гар, хүзүү, цээжиндээ маш их хөхөрсөн, хүзүүгийн боосон гэдгийг тогтоожээ. Шүүх Джессигийн мэдүүлгийг худал гэж үзэж санаатай харгас аллага үйлдсэн гэж дүгнэж бүх насаар нь хорихяал оноосон юм. Джессигийн хэргийн явцад өмнөх найз охин нь ч түүнийг хүчирхийлэл, заналхийлэл, хүчээр бэлгийн харилцаанд оруулсан тухай гэрчилжээ. Крээсийн гэр бүл шүүх хурлын үеэр манай охин бол гэрэл мэд, авьяаслаг, хайр хүрм охин байсан. Түүнийг алдаж үүр зүрхэндээ шархтай үлдлээ гэжээ. Мөн мөрдлөгийг хурдан хийхэд тусалсан мөрдөгчид гүн талархлаа илэрхийлсэн юм. Харамсалтай шүүх хурал дуусаад хэдхэн сарын дараа Крээсийн аав хүнд өвчин тусаж нас баржээ. Аав охин хоёр тэнгэрийн оронд амар амгалан байгаасаа гэж олон хүн залбирчээ. Крээсийн дурсгалыг мөнхжүүлэхээр гэр бүл найзууд нь хайрт Крээс гэсэн ажил эхлүүлсэн байна. Энэ нь англи даяар гар зүүх, эмэгтэйчүүдийн хэрэглээний барааг цуглуулж хэрэгцээтэй эмэгтэйчүүдэд өгөх сайн дурын хөтөлбөр юм. Энэ төрлийн аюултай хүнтэй таарах магадлал интернетэд арай илүү байх ч музей, номын сан, клуб, бар, танилын үрэгэж таарах боломжтой. Хамгийн чухал нь хэд хурдан танихгүй хүнтэй татансахгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн хэрэг маань энэ хүрээ дуслаа.